Дэлхийн монголчуудын Эмнэлэг радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа эксператагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 2-ны баасан гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа, Мөгийн, Номой, Гэрлээ, занаруулагчаар мөццгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gatpro Plus, за мөн тожигнох дуг Март, орчныг мэдэр, дуучмаагүй Монголын төлөө Батгүлэг авцээрээс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв дэлхий арай л хурдан эргээд байна гэдэг сэдвээр ярилцсанаа. Өчтөр орой айгүй хурдан эргэжсэн шүү. За ер нь бол насны шоудлтын талаар л ярилцсан. За, Анжгаа. За. Хэдэн наснда хамгийн их шоуддаг байсан бэ? Яаж? Миний яг нэг 20-од нас бол үнэхээр шоунд өнгөрсөн. Үнэхээр супер шоудажсэн. Яг нэг харснаад байсан үедээ. Тэгээд орой болгоно л энэ тэнд ингээд клуб янз янзын одоо топ 10, нон-стоп, моторок, хамелеон одоо яг тухайн үеийн ингээд Холливуудтай ингээд энэ клубүүд дээр чинь зүгээр нэг пивний монголчуудаас нөгөө пивний монголчууд руу нисэж явсан уу гэдэг шиг ингээд клуб хийсэл явдаг байсан. Ер нь энэ тэнд ингээд шоу моо болоход хамгийн сүүлд хар сарнаа гарахлаар л ингээд хүмүүстэй за одоо ингээд шоу өндөрлөх болж байгаа юм байна гэдэг ингэж боддог байсан юм чи тэгэл манус тэгэл мөнгө төгрөгч гэж юм мэдэхгүй ер нь бол мангар хүүхдээс юм чи ингээд тоглолтод ороод ингээд мөнгө төгрөг аваад маад гэж мэдэхгүй шүү дээ. Энд зүгээр шоудаал тэгэл ингээд нэг лаг багийн ингээд явж ивэл гоё л гэж боддог. Шууд баатарчдаг байсан юм биш үү те. Зүгээр уугаад тэгсээ хөрхи. За Мөги. Юу яа би шоу үгүй. Ер нь шоудаачгүй ер нь. Би номын санал өнгөрсөн. Йоо. Сургууль зурх гэж ирээд энэ хүн 4 жил юу хийсэн? Номын санал байдаг үсэн. Шил авъя гэдэг хүмүүсийг тэгжсэн шүү дээ. Тэгсэн. Шилийг нь цуглуулад хүн байшин барьсан гэдэг шүү. Тэгээ дотор нь одоо ч амьдэрж байгаа. Номын сангийн цонхны доор шил авъя гэж хэлсэн. Тэр нь би Манай номын сан хавар болохоор янд нь хөнгөндөг гэж. Гөр гарц загнаад чилээ хүчтэй. Ном уншуулаач чи номын сангийн доор ирчээд орилоод гэж ном уншуулаач чинь. За номын одоо хамгийн хиддэг байсан үе ярих юм уу? Яах юм? Мөгийн чинийх тэгэхээр ер нь бол яг 18-аас л эхэлсэн үү? 18-аас эхэлсэн юм уу? 17-тоо байсан юм уу чимөр? Чи аймын дүү даатаа голын эрг мэрэг бараадал явдаг л байсан байлгүй дээ. Тэр үед ч юм бол олдохгүй шүү дээ. Бидэрт мөнгө байхгүй юм чинь. Оюутан болж мөнгөтэй залгасан шүү дээ. Голын эргээр чи ямар мөнгө хэрэг болтыг? Хүүе тэр чинь голын эргээр суугаад ууж идэх юм авдсан баад дээ. Энэ яг гол дээр очиод усал ууд юм байна. Наа чи бассейн ус уудаа шүү дээ. Голын эргээр чи зүгээр ахаас болоо. Номж камера кармалд очиж байгаа л тэгээд. Тэгээ голын ус уугаад. Камераас нэг хазаал. Голын хоёр дээр хөвцсөн яа. Нэг тонгооч голынхаа усыг уужгаад. Шоо гоё яа. Ер нь бол тийм нөгөө мөрөөдөл гоё хөвтөж байгаад идэх юм чинь яа. Голынхаа хажууд камера барьсан яа. Тэрсээ гоорс. За тэгээ жоохон дараа тавил гал түлчин тэгэл болоо ш чи. Тэрсээ гоорс юм байна. За чи яг шоудсан тохиолдол байна уу? За ер нь бол миний шоудалт бол ер нь бол найзуудаасаа гэрээс гарах нь өөрөө миний шоудалт байсан байхгүй юу? Тэгээс би чи гэрийн хүүхэд байсан. Тэгээ миний шоудалт бүр бага ангиас эхэлж илаа. Ийм л бохог юм ярьдаг хүүхэдтэй. 11 жил шоудаал дууссан уу? Тий 11 дараа ингээд. Тэгээ 11 дугаар ангид хөөгцсөн гэсэн шүү дээ. 12 төгсөөгүй надад чи. Тэгэл оюутан болоод оюутан байхад болохоор ангийнхаа хүүхдээ гэрт очиж байсаар байгаа. Тэгэл нөхөртөө болоод тэгэл гэртээ болоод ерөөсөө яасан штэ. Оюутан байхдаа ч бараг шоудж үзээ. Хайл эсэж явж байгаа. Штэ танилцах мөчлөгт очсон байгаа үстэй. Очоогүй штэ. Иш чаа. Би бүр очоогүй штэ. Йоо. Тэр ингэдэг байхгүй. Шоуцыг мэдхгүй.
Тэгсэр нэ хүнтэй суучдаг. Амар. Тэрийг мэд. Ерөөсөө үнсгэлж Чи одоо- ганц гаралтаар. Ийм охтууд ч мэдэхгүй шүү дээ, те. Хүүхэд таанаас гардгийг мэдэхгүй. Тий. Тэг эцэстээс нь байцаа ундаг л гэж мэдчихгүй шүү дээ. Тэгсэр нэ тэрийг амар мэдчих. Яаж хүнтэй танилцаад хүүхэдтэй болцсон бүү мэд. Дорн штэ. Дорн хоёр. Тэрийг болохоор амар мэдчихв. Хаанаас мэдчихв бүү мэд. Дорн хоёр хүүхд гаргаад тавьчихсан байгаа шүү. Тий харин. Хүүхэд гаргах олох молох дээр өстө супер. Айгуул тэр нөхөр зайлуу сайн мдээгүй ухаад За бай. ер нь бол хэдүүлээ адилхан л тооны хүүхдүүдтэй шүү. Аш ёо одоо гэрээсээ гардг юм уу? Одоо тэгэл гэр ажил шүү дээ ерөөсөө. Одоо юу штэ ажлынхантаа стресс менежмент явуулна. Ажилдаа явуулаад тэ шоу. Шоунд явж байгаа бодчт юм байна л да. Гэрээсээ гарч байгаа юм чи шоуд байж таараа ажилдаа явъя. Нэр нь хин номин яг ингэж шоудсан бол юу яах вэ? Нөгөө уурлаад өлсөөд алах байсан баха тий. Чин шоудах амар өлсдөг шүү дээ тий. Ямар их мөнгөөр арих авдیں۔ Тий. Шоудахаар үлсдэг юм уу танаа? Ушш. Тэгтээ байна шүү дээ. Ингээд стресс менежментийн үеэр ингээд мангар их хоол мол авчдаг шүү дээ. Тэгэл яа энэ хоолыг хийн идэж барааждаг. Хоол үлддэггүй те. За тэр бол надтай холбоогүй шүү. Өөр хийхвтэй. Өөр Та иддэг хийхвтэй. заа юу? Би одоо тэнд өөр юм эргүүлээ явж байгаа шүү дээ. Чи юу хоолонд. Уухын хажуугаар амар идтiin байл шүү дээ. Номин чи ингэж халахаараа яг ингэж сөргүүлэл ингэж идэл угаал. Тэр зүгээр халуурдаг юм бэлээ. Одоо болно явъя гэдэг автлаа. Аймаа те. Дахиад ганц хусч ийл. Бараг хоёр амтай юм шиг байж байна. Тэгээд пицца гэж кармалчт юм байлээ шүү дээ. Хуйлаад. Миний одоо хамгийн амар шоутлтанаас 25 үрж хүнтэй суугаад 26 хүртэл. За 25 хүртлээ 20-оос 25 насл юм байна. Ерөөсөө. Супер шоуны нас. Супер шоуны нас бол. Супер шоуны нас. Нөө нэг Тэгээ одооний шоу миллиард ажиллуулж ирсэн нөө. 20-оос 25. Юу би тийм юм Шээ юу лээ буудал модал ажиллуулж Миний ирсэн. 30-аад нас шүү дээ. Тийм үү. Юугаал 20-оос 20 Аа нас тийм нөө баян зөөгч байж. хийжсэн нас уу? Хүнтэй яг ингээд хүнтэй суугаад тэгээ гэрлээ тийш яваад гис чинь шүдэн сулаад үсэн гэсэн. Шүд яасаа. Шүтэн суулраад үссэн байсан гинэ. Гарыг гэрлээ шоолт гэсэн. Шүд сулаад үссэн байна бай. Шоудаас шүд сулрах ямар амаатай. Зуугаад явна шүү дээ. Йоо. Самшигдээ ингээд шүдэн сулцсан багт айгүй тэгээд алхан дээр хийвч гараал ирнэ шүү дээ. Үсэлтлээ нөгөө залуу юу вэ? Яа ямар амар юм бэ? Шүт. Бидний чи үед юу яадаг гэсэн штэ. Тим лонж, паб, мап сууг зүгээр өөртөө эхлээд өөртөө ажлыг хийн штэ. Тэгэл хинжээс чи нөгөө нэг угаасаа тип мипээр ингээ шоуныхоо мөнгийг олоод тэгэл хамгийн түрүүнд торнодоо явдаг гэсэн сансрын торнодоо. Тэгээд дараагийн зогсоол нөгөө нэг коллектив ороод модын хоёрын коллектив ороод гараад ирэнгүүт болж мөржэрэ гэж шүүдэр буусан өглөө болсон ингээл дэнгүүт жүнгөл рүү очиж хоолоо идэл тэгэл гэртээ ярьж унтаа Би бас ингээ найзахаасаа гараад ирэхэд болчморж иргээ шүүдэр боцсон байдаг гэсэн. Ушш чи тэр юунд байсан нэг газрыг санаж гэнэ үү? Юу? Топ 10-ийн тэр нөгөө варитагийн дээдэлд байсан нэг ямар булаг үлээ дээ. Орглон булаг. Хүүхнүүд нь нүцгэн ингээ зөөгчнөр нь явж идэг. Тэр чин Үний юм уу? тийм ээ. Тэгээд тэр ингээд шүү Хэдэн хувийн үсгий? Нэг ч цонхгүй, нэг ч юугүй байхгүй. Левч төрсөгдөө тэнгуүтэй энэ ингээд нэг юм даавуу ичсэн байдаг байсан. Левчгүй. Левч өмсдөг байсан. Зүгээр агаарай. Биднийг анх ороход тэгвэл байгаагүй. Тэр чинь ингээ ямар ч цонхгүй байхгүй юу? Цонхгүй, цаг маяг байхгүй. Тэгээ манус нэг удаа ингээ манус нэг удаа тийшээ ороод нөгөө октодыг нь хараад тэгээ нэг гоё октод хажуугаар ингээ нүцгэн яваад ахлаар чинь худлаа мөнгөтэй юм болох янз янз яваад хэрэгтэй. Тэгээ ястаа мөнгөнд дуусаад гараад ирсэн чинь болж морж ирэх гэж хэлсэн. Тэр ингээд унжуулсан байгаа даавуугаар нь аминтаа нэг ширээн дээр юм асгачаа тэрүүгээр нарчих чаа арчуулаг шүү дээ. Чи бас орж үзсэн юм уу? Яа, тийм нэг газар байсан шүү дээ. Чи ширээ арчт юм бэ? За нэг юм асгачих гэж яагаад усаа асгаа тэгээд энийг арчаад наанаас чи арчих гэж үгүй гэж тэр чинь арчаа биш байлээ. Тэгээ юу юм? Уугар бас бодож тий. Бас л бодож арчаа биш байлээ. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Дөрвөн хөтлөгчийн хинтээ хамт шоудож үзмээр байна. Аднанжга, Бэдэн гэрлээ, Бэдэн номон гэдэн мөгээ. За би энэ Ванга шиг хэлчих. Би батараа төрүүлэн заяа. Одоо тэд чил төрүүлнэ шүү дээ. Ерөөс бүгд дандаа л чи төрүүлдэг юм байж ш нэг удаа. Байг төрүүлдэг юм байж ш тэ. Нэг сайхан юм төрүүлэх гэж байгаа шүү. Олимпиадад төрүүлэх гэж байгаа шиг л болж байгаа шүү дээ. Ямар улсын наадмын төрөө авах гэж байгаа ш. За энэтэй
Өнөөдрийн 16 тэрбум ашигтай бактери GatPro гэсэн мөртлөө юун дээр нь болохоор том үнийх нь тавьсан байна те 24 тэрбумтайг тавьсан байна те логон дээр нь. За. Лого биш баннер дээр нь. Аа, За дархлаагаа дэмжих ходод гидсний асуудалтай өтгөн хаттай гид самархан хямарч амархан гүйлэгдэг антибиотик хэрэглэх үед бол 12-оос дээш насныхан уу шүү. За. Өө эн чинь бас ахаа толгой эргүүлээ ичлөө. GatPro 7 нэмэх нь 3 омгийн 10 төрөл зүйлийн дархлаа дэмжих 24 тэрбум ашигтай бактери агуулсан байгаа гэдэг. Энэ толгой эргээд байх юм ерөөсөй байхгүй. 3 омгийн гэдэг нь одоо 3 өөр төрөл зүйлийн гэсэн үг ахна шүү дээ тий. За 10 3 ом дотроо дахиад задраад 10 төрөл зүйл болчихж байгаа юм. За та чи түрүүн 16 тэрбум ашигтай бактеритай гэсэн чи энэ дээр нь 24 өгсөн байгаа даа. 24 том үнийх нь 24 тэрбум том үнийх нь. Ногоон нь гэсэн үг шүү. Том үн хүүхдийнх нь яаж ядахгүй гэхээр цэнхэр нь хүүхдийнх том үнийх нь том үнийх нь бол ногоон гэдэг байгаа шүү. Тэгээ одоо энийг тэгээ хүүхдүүдэд өгөхөөр би уухгүй маяглаадах юм бол зүв зүгээр л уу. Харин тийм байлээ. Нөгөөдөл ч бүр идэх гээд. Ааха. Тий, тэгээд ямар ч эсвэл ямар ч тараг маргатай хойлохгүй зүгээр өөртөө юу ч уучж хэлсэн. Тэгээд анх нөгөөний антибиотик ашигтай бактерийг бид нар ингээд нөгөө нэг амттай гэдэг мэдж аваад ингээд зүгээр өдөртөө юуцсан нэгийг уух хэрэгтэй байна гэж мэдэж авсан шүү дээ. Одоо болохоор нөгөө юу мэдэж авдаг болсон байлээ гэхээр өлөн дээр уудаг гэдгийг хүмүүс айгүй мэддэг болсон байлээ. Өглөө дээр өглөө сэрээд шууд өлөн дээр явна. Тэгээд заавал ус шаардлага байхгүй. Зүгээр ингээд задлал ингээд уучна. А жоохон аргах гэдэг бол шаардлагатай бол ус хэрэглэнэ. Гэтэ баг ус хэрэггүй. Ийм нунтаг юм байл шүү дээ, тий. Нунтгалцаар. Шууд хайлчдаг. За бүх хэмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхдийн 14 тэрбум ашигтай бактери GatPro 7 Plus хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт мөгийн дээр очлоо. За мөгийн өгшөө бар саунд орж ийн үү? Эсвэл нам жим газар сонгож байгаа юу? Яаж ийн хөө? Баар савнд орхоо байлээ дуудаж угаасаач би ч ордгүй шүү дээ. Баарнд орохоор заавал харцаар яриулах болт юм аа. Зүгээр ажлынхантайгаа нэг хоол идж байгаад тэнд ариг зардаг газар байл. Тэгэл очихоор заавал харцаар яриулах гэдэг түүхтэй байт юм уу? Галанд очиж ном уншууд нь. Манай нөхөр бит хоёрыг гэрээс гараар аавд иддэг гэсэн чинь ер нь харанхуй шөнөөр л юм болдгий шүү гэл амар тэгдэг гэсэн чинь харанхуй шөнөөр бити яваарэ гэдэг гэсэн чинь. Хоёр ч хоёулаа жоохон хүмүүс дээрлэх шүү дээ бас. Намайг манай аа бүр амар заяа. Би чинь зүгээр тэрүүр чи би эстоноор амар том зочид бол караоке паб бослуулах чинь ингээл бөөн ажилдаа хөөрөөл явж байгаа юм. Хамаг муухай юм цуглардаг хамгийн ёрын газар л ажиллах гэдэг ингээ баярлаад гүгээд байгаа ингээл аа. Та хүн бизнес хийж байгаа чи юу яриад байгаа. Гэтэ нэрэл тим. Хүний эцэг их нэрээ тим л байгаа юм л да өөрхий. Би ч бол хар багасаа энэ шоу ертөнцид орсон хүн шүү дээ. Элдэ Бараг баарнд төрсөн шүү дээ чи. Элдэ бусын юм үдсэн байгаа шүү дээ. Тэгээд би ерөөсөө аавынхаа хажууд ерөөсөө согтуу байж үзег байхгүй. 23 муур хүрсэн шүү дээ. 23 4 хүрсэн. Тэгээ би ингээд нөгөө шоудч маудад янз янзын болох юм бол гадуур найз нөхдийнхөөрөө хоноод аав дээр ерөөсөө очтгүй байж байгаа. Тэгсэн чинь нэг удаа аав нэг ажил дээр миний хүн нэг юм аваад өрөөд ирэж ах нартай нэг юм бас л нэг аавтай адилхан докторудтай суудсан ууж байгаа байхгүй. Би тэгэл нэг ганц юм аваад яваад ирсэн чинь аав ингээл задлаад ингэснэ. Нөгөө хүмүүстэй ингэж авч байгаа. Би 23 таа тэгсэн чинь. Манай энэ хөлтөл нэг уудгүй хөлт болох гэдэг юм да. Ой. Би баг өөг зочсон шүү дээ. Тэгснэ те. За миний хүү юу ягаарэ одооноос ер нь жоохон амсч байгаарэ энэ чинь хөгшөрсөн өн архинд орсон архичин болчтой шүү гэсэн. Хүүд. Яа номоогоо нэг архичин болгочихлоо бүгдээрээ одоо. Гүг наад чи ирж байгаа нэг орох юм бол алан шүү. Бүр гүн өстө нэг орох алан шүү тийм. Бүр живх баха. Чикнээс яармгийн замдар хусч байгаа шүү дээ. Зүгээр гэрлээ хаалгаж хүн тогшлоо дурангаараа харлаа хүн байхгүй ш онгойлгосон ноймоо. Цагаан юм бэ. Дуран харагддгүй тий. Бүр шууд нэг удаагаа аяга дуран руугаа гэсэн. Нороо нөрөхгүй болго нэг удаагаа аяга харуулаад болоо. Намайг харуул айгуу та нар оруулахгүй ч магадгүй тэгэхээр ч тийч өгөхгүй шахахгүй. Нөгөөдгийг ингээд шалчаад кармалчдаг те. За нэг хийж гаа. Намаа нэрэ чи одоо орох юм бол чи нэвт орно шүү. Ямар амар шүү. За юу ч гэсэн дээр. Тэгэж угаасаа ингэж иддэг хүн яагаад ч бие барьж чадахгүй шүү дээ. Оо барьт. Тийм барахгүй үнэхээр баг. Хоолн дээр бие барихгүй хүн бол тэгээ тэр цааш барихгүй шүү дээ. Ой. Чи барьчих. Гүг
одоо миний дүү битгий ороо. Харин тийш. Алкогол чинь ингээд Харуулт өстө өнгөрсөн тэгж шүү. хүнийг дахиж ингэж уух тийм сэтэл төрүүлж байгаа юм чи. Хоолн дээр бие барих уу алкогол дээр бол ямар ч утга байхгүй шүү. Хоолн дээр ингээд чичрээд Тий, харин тий. архин дээр бол бүр салгална. Үгүй ингээд миний бие өөрөө хүлээж авч чаддгүй байхгүй юу да. Ингээд уулаач мулаагаад байдаг. Тэр гайгүй юм шүү дээ. Тэгж жагаад гинт болчдөг гэсэн. Оо тийм үү. Тэр угаасаа тэр фермент ялгаруулгүй чинь бид нар бүгдээрээ бүр бүх нэвтрүүлэг дээр л ярьсан Оо, байгаа. одоо ялгардаг болцсон. Амар ялгараад ах үү. Хүмүүсийн шилжилтийн наснд ингээд янз янз ирдэг шиг тэр чи бас тэгж янз янз ирдэг. Гинт ялгарх үе. Хүй амар дэжгүй юм байна. Ой, зүгээр ээ. Ахад хийж хаад. Одоо ингэж явж байгаа нөмө 10 жилийн дараа шүү дээ. Ямар ч утгагүй амьдраад гинт нэг өдөр тэгэл. Чи өөрийгөө хэлээ. Манай голын чимээ төрж ирээд диффузерийн өмнө унтчихж байгаа заа ингээ бүр ингээ ядаргаанд ороод ингээд заяа. Тэгэнгүүтээ наад чин караокед ороод бас унтчихдаг заяа. Танаа найз нар ямар гачин юмнууд Түс дүн гээл дуурж байгаа. Би бас арай ч унтахгүй шүү. Ястаа Ингээд ингээд бас хүмүүс хараад нэг байж. бас нэг сахалтай найз нь бас тэнд унтсан гэсэн. За та өөрийгөө хэлээж хаан чамаагүй амиа зөвлөж тийм байж ёо. Бас Караоке ч өөр амар гоё ортой юм бил шүү дээ. Гэт караокед орол байж идэм билээ. Тэгээд аятайхан байрлал авахаар л тэгэл нойр хүрээ. унтаж унтажсаа сэрэнгүүтээ гэрлээ явах уу ч гэх шиг. Тэгснээтэй ингээд гэрлээ ингээд суужсэн чи жоохон цаашаа. Бас хөлөө тавьж байв. Ёо. Би бас яасан ч удахгүй. Оо энэ номич өст амар бүжгэлт юм байлээ. Цусан ойлд юм байлээ. Бид нар нэг саалам ороод пүү наачс таалсан штт. Тэглүү. Би л Нөө шоуддгүйгээдээс маяг. би л уухгүй бүжиглээд байгаа хүмүүс ярахаар уур хүрдэ шүү. Уухгүй. Ашиглуулад байгаа юм гэдэг шүү дээ. Тийш Би үү. л тийм барны эзэн байл би шууд номыг зодоод хөгөөд гаргачих. Баарных нь хүн Ямар ч орлого оруулах. Тий ийм муухай нэг юм. Бүрлэг бүжиглээд байгаа. Харин ийм муухай юм бэртгчин зам байхгүй ч чинь. Ямар ч орлого орж ирээ бүжилжсэн босоо. Би үл тийм юм шууд хөгөөд Хажуу гаргав. ширээнийхээ хүмүүсийг хүний тэр хөгжим гэрэл мэрэлний Юу гэсэн тэнд чи хүмүүс ажиллаж байгаа өчнөө зардал гаргаж байгаа. Ичгчгүй орж ирээ бахан бүжилж чагараа явчихна гэдэг чи. 3 ус. Яа. Өнөөдөр цөм авах нэ. Та болсон уу? Ай цөм авах нэ наад чи 3 ус мас аваад. Би ч нэгээ сүүлдээ энэ хөргдүүдийгээ дуудаа, тосоог дуудаа, мегагийн нөхрийг дуудаа, бүгд ихнэрүүдийн өгөө. За одоо надад аваад явж үз гэдэг явцгаа. Та бутарцгаасан шүү дээ. Гэтэ өөр ширээ мэрээ хамаад болдог ухуу тэр. Тэрээс дан 3 усаар болохгүй шүү дээ тий. Бас тэр чи бүжгэлж байгаад ирэхээр ширээ дээр явах юм цөөцсөн байдаг шүү дээ алга болсон. Йоо. Ийм хажуугаар Ийм хүн нөхдүүд хусдаг ухуу харин. хажуугаар гарахтаа хоп. Би л номыг ихтэй уудгүй гэдэг итгэдэггүй. Намаа одоо тэгээ яаж шавууд чинь одоо? Би юу? Бонштой цайл хийж байгаа. За одоо бол ер нь бол гэртэл ингэж хүмүүс авчрах ингэж авчирч шоуддаг шүү. Үгүй шүү дээ. Чи ч нэг Тэрийг чавдах ч гэхгүй шүү дээ. нөхөр хоёр хүүхдэд дагуулад ихчтэйгээ юу орсон гэв үстэй. Юу? Чингисийн хүрээ орох гэсэн гэв үстэй. Тэр надтай- чинь шоудах гад лагаа царай шүү дээ. Нэг гэрээсээ ганц гарч шоуддаг болсон юм. Гэтэ нэр номыг даах хүн байдаг болох шоудгүй хууд айгуул. Үгүй айгу даахад айгу хэцүү. Ямар санда намаа мэдээ хойлоо Чингисүр орё. Шахаа нөхөө гэсэн чинь. Ихтэй хосоод дагуулчих болох юм. За окей гэсэн чинь. Хоёр хүүхдээ авчиж болох юм. Тэхлэнгүүт нь би чимээг болчих юм чи. Энэ яг үндэ уудгүй дэвшээ. Зүгээр л голоо зохиод чи. Өөрөөсөө мөнгө гаргаж байгаа гэдэг чи юу гэсэн үг юм бэ тэр чи. Би ингэ дуугаалч хоор ингэ би хариулт хүлээгээл хийсэн шүү дээ. Хасаад хоёрт бол тэр чигсийн үрээгийн том хүн шуурнаас нэгийг аваа голтон тавьж болох гэж байгаа байхгүй. Хоёр хүүхд ч ахаад бөөн зардал шүү дээ. Хей. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар за E-Mart илүү чанарыг илүү хямдар гэсэн үрээтээр дэмжин ажиллаж байгаа. E-Mart-ийн орол салбар илүү чанарыг илүү хямдар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой амьдрал урамшуулалт зарлаж дээр нь 50,000 төгрөгнөөс дэш худалдаа авалтанд Eco-Tor бэлгэлж байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудас болон 7611 Техник гэдэг утаснаас аваарай. 7611 Техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч E-Mart баярлаа. Баярлалаа. За дэлхийн арай хурдан иргэд өгөөдөөсөө дөрвөлжилсээр байгаа. За би бол одоо яах штэ те. Одоо би чинь нэг бас нэг хоол мол иддэг болсон эхлээд нь. Жохо би энд анхаарат байгаа юм шүү. Тэгээ нэг орой хоол мол ингээд идж жагаад тэгэл шууд голын чимээ өөр нааш цаашаа явдал суудал бол байхгүй. Ийм болсон. Яваад ахаар яа тий. Явж бол болно л доо. Болно штэ. Би тэр караокеноос нь бол айдаг шүү дээ. Би зүхтчихдаг. Тэгээд
нэг юм чимээгүйхэн газар байж ивэл над дээр. Тий. Гэтэл санжаа хаасайг унтдаг гэдэг байгаа ч тий. Хаан ч могул унтчих. Тэгээс дараа нь болохоор жоохон чимээгүй газар. За дараагийн Яг шүний клубд унтах амар гоё байд шүү дээ. Бүр нэрээ ингэ нойр хүрээд байхгүй. Бүр ингэ хөгжим чангарах тусмаа л гоё. Нэх гоё нойр хүрээд. харин диффузерын хажууд унт. Манай том охин тийм байсан. Түс гэж ааш. Гоё шүү дээ. Ямар чимээ гарахгүй хахад тэгээ сэрвэлзээл энэ заяо. Тэгэл гэрт ингээ хүүхдүүд шуугилж жагаад нам унтдаг байсан шүү бүр. Би Бээжинд очичоод Төрөлхийн шоуч. хоног хэрэгтэй болоод тэгээд 25 он төлөөд такс нь 25 он төлөөд ороод ингээд нөгөө нэг хөлбөмбөг үзэж болдог. Нэг бол бүжгэлж болдог тийм газар ороод тэгээд 25 ондоо бас нэг пив авдаг байхгүй. Тэрийгээ уучгаад хөлбөмбөгийнх нь нөгөө үздэг газар нь очоод унтаад авчих. Сайхан буудлын мөнгө хэмнэ авчих шүү. За дараагийн асуулт номер 4 очиж байна. За. Одоо 7 хоногт хэдэн удаа гарч байгаа вэ? 7 5 удаа гарч байгаа. Ажилтаа явгаа яриад байгаа шүү. Уусаа гарч байгаа байл гэж. Йоо. Би хэлээд байна. Наад чи ажилтаа явах шоу гэх. Тийм байгаа байхгүй. Нөхөрөндөө хаачих чаа гэсэн. Шоучаад ирээ. Ажил руугаа явдаг. За би бол нэг удаа батараа гарнаа. Тэгээд заримдаа тэр нэмэгднүүлэхээс биш ер нь хасагдана гэж болоо аахгүй. Нэг бол батараа гарна. Чивтэрх яг л адилхан байгаад байгаа. Нэг бол найдвартай. Тэгэл тэрэнд хоёр олгочихгүй юмсан гэж үнэхээр хичээх юм. Гэтэ нэмэргүй. Ер нь хоёр л олцоод байна штэ ер нь. Тэр нэг нь 4 өдөр орох юм уу? No Q's night орд юм. Орлгүй яа А тэр ер нь ороод байгаа юм уу тий? Тий. За за. Орлгүй яа. Чи квиз найд дээр юу болдгийг мэддэм үү? Мэдлгүй байдیں۔ Номер хамт явдаг шүү. Хүмүүс ч амрах гэж очиж байгаа шүү. Тийм чи. Тархи амраалтаж. Тархи амрах гэж очиж байгаа. Тийм номыг дахиж авч очихгүй шүү заа юу. Яасан. Үгүй яах вэ? Номи чи номи ирээд амарч гарч та яшаалт утгагүй болчихсон юм чи. Би 7 хоногт нэрээ 2 болж чинь 11 манай тэр яг гэрээ хажууд гоё нэг юм тектэй баар нэгдсэн. За. 2 3 сар болж байна. Намайг ус бар амтгаа байж хэвчээ одоо. Чи бүр байнга холцсон юм уу? Тий. Нэг 2 пи уун гэхдээ коктейл баар л та. За. Тэгвэл яг ингээд юу шиг Европ шиг ингээд нөгөө юу бармен ингээд юм ярина. Ямар ч хамаагүй юм ярина. Бармен тэн юм ярина. Ер нь бол баруун чинь тэгээд байгаа шүү дээ. Барменууд нь сэтгэл зүйч хийдэг гэдэг шүү дээ. Би гэрлэгийн тох зөндөө ирсэн тийм. Одоо тэр бармен гэрлэг дагуулаад ороод ирвэл нөгөө хичүүл гин. Чи одоо тийчнээ ингээд нэг юм бичүүлдэг дэвтэртэй очиж. Харин тий. Одоо өнөөдөр орохдоо номгийн тухай ярихгүй юугаач ярих вэ? Юугаач ярих вэ? Сонирхолгүй наацсан. Тий, номгийн тухай ярих гэсэн нэр ярих ч үг олдохгүй. 7 хоног хэд удаа ордё? Нэг 2 нөгөө дөрөвдөд юунаас квизээс тараад тийш ороод тэр өчигдөр орох гэж яана хаацсан байсан. Чи ганцаараа тэгээд ороо суучих юм. Тийм шүү дээ, гоё шүү дээ. Ганцаараа тэгж орохгүй. Хаана юм бэ? Тэгээ баримтын юм байна. Яг номингийн юунд 2 давхарт. Номингийнхоо 2 давхар тийм үү? За. За, манай наадах чинь бас те хаягтай болсон биз дээ манайхаа. Тийм. Арга газартаа болсон биз дээ. Номингийн 2 давхарт. За дараагийн асуулт нь дараагийн асуулт руугаа орлоо шүү. Одоо сайн номоогоос эхэлсэн билүү? Над дээр ирж байгаа юм биш үү? Шоуны дистаралал гинэ. Эхлээд хоол идэн, дуулна, баар гэх мэт гинэ. За эн чинь хинүүстэй явж байгаагаас бас их шалтгаалнаа. За эхлээд бол түрүүн хилцэж хоол идэж байгаа. Тэгээд ингээд за яг караоке руу болохоор зэрэг нэг юм караоке явъя гэдэг нэг юм найз нар байдаг штэ нэг ятаатай. Тэгэл тийм хүмүүстэй л хэрэгдээл тэгэл караоке явна штэ. Чи чигтэйгэн дуртаал орд юм билээ зүгээр. Ороод дуулаад л тэнцээ чинь. За зүгээр агаарэ. Одоо тэгэл нэг нь караокед орсон чинь тэгэл ямар тэнцээ чинь тэгтээ дөрвөө мөнгө төлж байгаа юм чинь тэгэл нэг ганц хоёр дуу дуулна штэ. Өсөн мөнгөндөө тултал нь ярьлаа штэ. Уулзахын заяа гэдгийг дуулчих те. 38 710 517. Яа ийм л байгаа шүү. Манай нэг Батцайхан гээд найз байдгүйсэн. 515 юм биш. Дөнгөж ингээл уулзаалтай. За нэг ингээ хэдүүлээ нэг халбаг пив уучих гээл. 715. Эхнийхээ өдөө 2 дахь пив ууж итэл караоке өвчтэй. Тэгээ тэр яадгүй гэхэлэр лаг дуулдаг байхгүй юу. Тэгээ манусыг ингээ хөлдөө чирэх гээд хөрх юмтай. Тэгээд ингээ манусыг чирээд караоке орноо. Яг тэнд нь очингууд би амиа цуглуулдаг байна. Мөги. Одоо юу? Эхлээд хоол идээд. Тэгээд жоох ууж агаад тэгээд спорт баар л аяг их ордог болсон сүүлийн үед. Манай найзууд би угаасаа нэг сугалдаг газар л байд юм л тийм. Тэгээ сүүлдээ нөгөө бильярд онохоо болоод
Тэгээд ирэнгууд би ганцаараа салаа заавал СУ орж гоймс орчоо тэгэл харина да. Гоймс орж байгаа нь тэгэл ер нь бол гэртээ орох бяцлаглаа хийгээл гоймгоос орчоол тэгэл гэртээ ор. Танаа тэр номингийн чинь яг артлын тэр нэг гам гэдэг төв байгаа шүү дээ. Гамын хоёр давхурд чинь лаг бильярд клуб байдаг шүү дээ. Үгүй эдгээр модны хоёрт очдог. Модны хоёрт нэг тийм. Өөх тийм үү? Тий. Лаг снукер клуб байгаа. Нөө гавьяат Төмөрбаатар гавьяат мавьяат тийм дандаа том гарууд тогтоо зогсож байдаг. Нэмэ. Би ч бас том гар шүү дээ. MJ мөгийн явж байгаа дандаа том гарууд аа. За би бол тэгээд ажилласаа гарна. Тэгээд ажилласаа гараад нөгөө нэг л алхал гэртээ орно гэж бодлоо шүү дээ. Харин номингоос юуг нь асуух гэсэн бэ зайлвал. Бэж л да. Тэр чинь нэг 2 сар мартаа гар тохиолдол бэ штэ. За тэгвэл тэр газараа очино. Тэгээд тэр газараа ер нь бол баг караоке гэдэг байхгүй юу? Доороо юутай пиццаны газартай. Тэгээ пиццагаа захиалж идэ караоке гэдэг. Нэмэ чинь уухгүй ч гэсэн караоке гэдэг байгаа шүү манайхаа. Уухгүй ч гэсэн бүжгэлдэг байгаа шүү манайхаа. Замдаа нөгөө зүүлэн маруулж авч иддэг юм уу? Тийм. Тэгж шоуддаг хүнтэй шоудах л хэвээр муухай. Би үлстэй харин тийм. Би машиглуулчихсан гэдэг. Таад өөрөө баарны идэх. Йоо. Шахны өмнөөс хаа хүн гихчээ. Харин тийм. Гүг чи. Нэг муухай. Дүнтэй ингээ мань ашиглаад байгаа юм. Ингээд бас ингээ асуудалтай байгаа чи тийм юм зү. Гэсэн зүгээр явж байгаа шүү дээ. Муухай аахгүй. Тэг бид нар ингээд ууцсан ба штэ тий. Ирүүл хүн нь илүү их хитэн, илүү их мэдэрнэ. Маргааш мэдээлэл би л найзууд дундаа ингээд уудгүй нөхдүүд орж би ч уухгүй ч гэсэн найз нууцын шиг явна штэ. Зайлгдаг. Тэгтээ чи хилдгүүл юм билээ ш. Намаа би чамтай юу ярьсан бэ гэхлээр хэлэхгүй ээ гэж хилдгүүл юм байлаа штэ. Та намайг амар олон хүний дунд асуусан юм чи. Би ганцаараа байсан бол хэлсэн штэ. Тийм үү тий. За гарч байгаа дуулцъя. Хичээ хаан банка. За бүгдээр хариулсан уу те? За одоо дараагийнх нь асуулт анжаа дээр ярьж байгаа тийм үү? За одоо баарнд орохоор таалагддгүй зүйл юу вэ? Жишээ нь айч гэдэг юм уу, ядраад байдаг ч гэдэг юм уу, олигтой уугаагүй ч гэсэн тэр чанга чимээ хамгаалагч нар нь ерөөсөө таалагдахгүй байгаа байхгүй юу? Би тэр нөгөө юунд явж байгаад би ярилуу тааларт нэр нөгөө Мишелийн нөгөө нэг Бар стрит гэдэг штэ. Бар стритэд явж байгаа тэгсэн чинь тэнд чинь бас нэг клуб байдаг юм байна штэ. Дүгтүн гээд тэгээд тэгэхээр нь би нөгөө хамгаалагчд нэлэхгүй ах нь орохгүйг зүгээр ингээ ороод нэг харчаад юу вэ нөө харчаад гарыг гэдгсэн чинь ахаа доктор амар харахгүй шүү гэж. Иш намайг бүдрээд унчихна гэж бодсон штэ тэр муу хамгаалагч мууга дургуудлж байгаа байхгүй юу. Клуб тэр голын чимээ юу юм бэл штэ. Таалагдахгүй юм ярмаар байгаа байхгүй юу. Амар чанга хөгжмтэй. Үнэхээр төвхтэл. Би бүр хөгжмөө судлаач гэсэн чинь судлахгүй байсан. Газар биш. Чи юу гэсэн юм ярих гал орсон чи харин юм ярмаар байвал 11-ээс өмнө орж ир заяа. 11:30-аас хойш тэгээд би бүр хит хитэн том клуброо юм ярмаар хөгжмөө судлсан. Хинэд судлахгүй л лээ. Тэгдэм байлээ. Тий, өстө төвхтэй. Нөө тэнд байгаа хүмүүс нь хүртэл барьж идэх. Тэгээд орилж ярьсаар бол хоолоо өвдөө тэгээ бүрсүүд хоолоо сөөхөн. Тэгээд дотор наа хүмүүс ингээ харцаар ойлголцсон юм уу? Тэд нар ерөөс юм ярих гэж ордгоо юм байлээ. Бүжиглэх гэж ордог юм байлээ. Нэмээс тохой хацаар ойлголцсон. Харин гэрлэж голын чимэн дээр өстө юу ч ярьдгүй юм байлээ. Тэгээ ингээд толгоогоо дохиол ганцхан бүр сэгсэрдэгчгүй юм байлээ. Би бас нэг клуб руу орох гэсэн чинь ах энд 30-аас доош насныхаа оруулаагүй бас. Тэр мө хамгаалагч нар нь ер нь хөгийн юмнууд гэдэг юм байлээ даа. Тэр чи бол дөрүүлээ орч чадахгүй мэн бүр. Тий. Бүгдийг нь оруулахгүй байлээ. Тэгээд ууг нь би ч тэ цагийн сайханд чи ингээд намайг ингээд клуб руу оронгууд нөө DJ мижэнтэй ингээд гэрлээд тусгаатай харсарнагийн анжгаа ирсэн байна гэтэр гэдэг байсан хүн штэ. Тэгсэн чи одоо бүр оруулдгүй наацтай. Ах та нэг оруулахгүй. Залуу хүмүүсийн ордог газар. 20 жилийн дараа орцсны гадна би хар сарнаа тавтайгаа яриа байж гинэ тий. Яана одоо. Яана бүгдээрээ. Тэгээ хаалгач догшонд. За ахтаа нэг хийж. Ах нь хар сарнаа тавтай. Гоё юм ярьж байгаа. Ах нь хар сарнаа тавтай. Йоо, за хамтран хэрэгч ярьсны дараа үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран хэрэглэгчээр. За, Тожигнотог март орчны мэдэр дуучмээгүй Монголын төлөө Батүлэг авцаараас хамтран ажиллаж байгаа. За, эднийх 2000 оноос эхлээд энэ аянаа эхлүүлсэн. Тэгэхээр одоо хэдэн жилийн 25 жил үргэлжилж байгаа юм байна шүү дээ тий. За яг тэгээд энэ 25 жилийн хугацаанд давхарцсан тоогоор 100 мянга гаруй автомашинд одоо 100 орчим сая төгрөгийн хямдрал урамшууллыг үзүүлж аль хэдийн жолооч нарын хүсэн хүлээдэг аян болсон. Аргагүй байна. Энд чинь өстэй 3 зүйл дээр 10% хямдрал зарлцдаг юм байна. Өрөөдлийн аппарат засвар 10%,
амортизаторын худалдаа нь 10%, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчлэг нь 10% гэж шүү дээ. Энэ юу нөгөө машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчлэгээ супер юм билээ. Бид нэр Нам болгодгоо. Өстө нам. Тэ зүгээр ингээл пак яг энэ студи руу ороод ирж байгаа шиг л доторлогоо хийлгэсний дараа бол янзтай. Яад ингэж юм Тэгээд дулаахан болт юм шүү. бүрээс яад Гөө нэг гой тухтай болчихд юм билээ. Гоо ингэж одоо жишээл миний машинд нэг салаан дотор нэг юм дуурайд байгаа байхгүй. Аа. Хаяал да. Нэг ингэ хурц харуулагч маруулагч ингэ анзаардлагууд дайрчингууд гэд нэг юм дуурайд тэгж байгаа алга болчиход байгаа юм л да. Тэр мэрийг бол Дээрээс нараа гадны чимээ Сургахгүй болгох юм бэ? дуулахаа болчихдог байхгүй. гадаа машин юм юу сонсохдохгүй юу? Сонсогдно л доо. Тэгтэл вакуум болгоч Тий, тийм. нэг тийм. Янз Янз шүү дээ. Багсчтэй байна л да. За надад болохоор Батүлгийн нөгөө юу нээр таалагддаг. Манай нөхөр өмнө нь баг 2-3 жилийн өмнө очиж илүү да. Тэгэхэд нөгөө нэг ингээ өөр зөндөө олон газараар явж байгаа байхгүй юу? Тэг яг нөгөө нэг юм ерөөсөө яаж оншилж чадахгүй байсан гинэ. Тим юмд нагаа муу энэ юмд нагаа муу гэх тэнгүүд машин барьдаг хүн чи өөрөө нэг заад нэг тэрэндээ байж магадгүй дээ бодолтой байт юм байлаа л дээ. Тэгсэн чинь Батүлэг дээр очиод асуудлаа шийдүүлсэн гэсэн. Тэгсэн чинь саяас дахиад нэг юм дуграад тэгээ бас дахиад нөгөө нэг туршлагатай болцсон учраас энэ удаад бүр шууд Батүлэг дээр иш очсон. Тэгээд асуудаа дахиад шийдсэн. Тийм ээ, айгүй хөөрхөн сэтгэл л шүү дээ. Танаа энэхүү аян жил бүр очиж машинаа үзүүлдэгэ. Тийм ч учраас үзүүлснээс хойш машиныхаа явдрал гэмтэл санаа зовох зүйлгүй болчихдгоо. Чадвартай засварчтай сайхан үйлчлэгээдээ шүү. Болохгүй байсан ч болгоод өгөх сэтгэл гаргадаг нь сайхан байдгаа. За тэгээд амжилт хүсье гинэ. За тэгээд ирээдүйд өрөнгөө мэдээлэл 77 28 гэдэг утаснаас аваарай. 77 28. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар тожигнох дууг Март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө гэсэн уриатаагаар Батүлэг офицероос хамтран аялагч байна, баярлалаа. За надад одоо ингээд таалагдах юм юу вэ гэхэлэр би угаасаа ингээд насаа мэдж байгаа штэ тий. Тэг яг ингээд заримдаа ингээд дүүнэр мөнраа ч юм уу ингээд дагаад хүүтийн зуугийн тэр аваар байдаг ингээд газруудаар орохоор тэдний ингээд нөгөө нэг бүжгэлж байгаа, сонсож байгаа хөгжмийнх нь химнэл надад ерөөсөө ингээд таалагддггүй ингээд би одоо vibe таарахгүй гэх юм уу да тий. Бүр кинон дээр чинь бүр оруулахгүй гэдэг тийм байлээ шүү. Тэгэхээр харин ч оруулаад идэв юм Би шүү. бол ордог. Би бол ордог байгаа шүү. Ордог нь хайр дайжгүй юм шүү. Ингээд яг үүдэн дайжил таныг оруулахгүй Тийм шүү дээ. солонгос кинонд дээр тэгдэм билээ шүү. Тэнгүүд Гэрлээ шууд лайвд л орж байгаа юм шиг. Ой, та нар намайг насанд дээр зүгээр би лайв хийдэг. Нөө мөх хийдэж шүү. Зүгээр өстө маа гэж лайв хийгээл орж байгаа. тэгээд шүү дарлаа. Гэтэ би хаач очсон бүжгэлдэггүй л дээ. Ер нь хаач байсан би бүжгэлдэг хүн төрлийн хүн биш байхгүй юу? Одоо нэг тийм бүжгэлээд байдгүй төрлийн хүн зүгээр л хөгжим сонсох ч гоё штэ. Тэнгүүд тэр нөгөө хөгжим явж байгаа хөгжмийнх нь химнэл мэмнэл vibe ерөөсө таалагддаг. Тийм шүү. Модерн ток мок тавихгүй те буусан юмнууд. Голын чимээд наадах чи явдаг байгаа шүү. Хамгийн нэр одоо хамгийн утгагүй юм цаг л байна дөө. Тэ? Юу гэсэн үг юм тэр нь? 12-оос хаадаг штэ нэг бүх газрууд. Үгүй одоо 4 хүртэл ажилтдаг болсон шүү дээ. Мэмэтгүй тэгвэл дээр чи бид нар чи хөөгдөж нэг юм 2 өгсөн. Энэ Гараач яваач гэсэн. Энэ нэг нөгөө байрны доотлын лонжид суудгаа яриад байгаа байхгүй юу? Тэд нар чи угаасаа 12-оос хаахгүй бол оршин суугчд гомдол мэдүүлэн байгаа сте. Тэр номингийн юу чин тэр чигээр үйлчлэгийн газар штэ. Манай голын чимээ бол 4-5 цаг хүртэл ажилладаг байгаа шүү. Шөнийн клуб үүд бол. Окей, тэр үйлчлэгээ чи тэр чигээрээ хаачж байгаа юм чи яах юм? Тэр нэг Тэр ямар хамаатай юм. харуулна амармаар байна шүү. Намаа чи юу? Энэ харуулныг чам шиг нөхөр байдаг хөө. Ясаа Чи юунд дургүй юм? Орж үзээг юм чи юу дуртай дургүйг мэдэхгүй штэ. Зүгээр ийшээ ажиллаа тараад явхад автобусны жолооч нар харин юунд дургуй мургууг ярьж олно ш тэр чи. Автобусны жолооч нар гинт зогсоод байж магадгүй. Авцсан хөдөлтөө гэж. Тий. Эсвэл намайг авахгүй давхгүй явждаг байж магадгүй. Би чиний би 40 өдөр орж байгаад 7 хоног амьдралыг чинь самарсан штэ. Тэг би чамд амьдрал амар үзүүлсэн 7 хоног орсон шоуд болж үзүүлсэн байгаа шоо. Йоо. Чамаг бүр мөнх хаттай үерх хүссэн шүү. би сонссон. За хариулт байгаа мó тэгээд одоо Надад болгоод тэр нөгөө нэг одоо караоке болол нэг цагт тэдэн төрөг мөрөг гэл тэгээд байдэн штэ тий. Тэр үнтэй байна гинэ. Баарны тэгдгүүн аюу амар юм шиг санагдсан. чи одоо тэгээ караоке цагийн 70,000 өрөөнд орох уу? Хэдэн өрөөнд ордё ер нь? Одооний дунд би 70 маалд орохгүй нэг 50 авд л ордё. 50 ч надад амар үнэтэй санагдчих шин. Тийм үү. Тий. Өчиг зүгээр нийтийн караокед очиж байгаа. 1000 төгрөгөд дуучаач нэг дөө. Хаасаагүй байгаа шүү. Тэхийн оролдоор хаасаагүй. Баян шууны эцэг караоке яг тэгдэг штэ. Ганцхан буудлын дээр байгаа. Тий яаж тийш явахгүй Зүгээр автобус мөнгө нь ихтэй. автобусаар тооруулаад ном нь явж идэг заяа. Тэгээд чи загаалчгууд энэ хийний дуу ангууд минийх гээл тэгээд уулчих юм.
Чи автобусанд үнгүй явж штэ гүрийж байгаа шүү. Автобус чинь явах цаг Тэгээ ингээд хүндлэх цаг гэж зэрэгцээд байгаа. нөгөө ширээнүүд дээр байгаа нөхдүүд чинь чамайг ингээд дуулаад те өнөглөө ингээд цаанаас бүгдээрээ зэрэг Тэгээд тэр гоё дуулахаар ингэж нөгөөний дахин дуулуулаад Нэг ширээ 3 дуул дуулдаг байхгүй юу? А, за. За тэгэнгүүт одоо тэгээ чи гоё дуулаад байх юм бол бусад ширээнийхэн чинь за окей наад үгнээ чинь дахиад дуулуулъя гэх тэгнэ. Аа. За нэг ус. За би энд Эрдэнэт нэг саналаа өгөх цаг За. билээ. За дөрөв өглөөчийн хинтэн хамт шоудож үзмээр байна вэ? Би та гуравт одоо гурууландаа ч үзсэн. Гэхдээ би Харин мөгөдөө шоудмаар байна. Мөгөд саналаа өглөө. Би намайтай шавуудмаар байна. Намаа. Би юу? Аа. За би гэрлэгч нэг гарч үзчихсэн. За анжаа ахыг сонглоо. За та хоёр би нэг санал. Хоёулаа салиаруулах юм байна уу? Тийм үү. За тэгвэл гэрлээтэй хоёулах нь шоудж байгааг л дээ. Хүмүүстээс шоудж байснаас биш. Гэрлээтэй шоудтаас. Тэрлээ чамайг нөө ингээд машинд оруулж байгаад ингээд түгждэг байсан шүү дээ. Одоо тэгэхгүй ш чамайг бүр багаажандаа ингээд түгжиж байгаа. Хоёулаа явж байгаа юм чи. Гэрч байхгүй зүгээр амар багаажандаа ингээд түгжиж байгаа. Яа хоолоо идэхдээ багаж доор. Тэгээ гарч ирэнгүүт голын чимээ ирцээ. За, санал асуулгын дуун гарсан байна. Яг одоо манай лайвыг 620 хүн үзэж байна. Санал асуулганд нийт 432 хүн оролцсон байна. Сайн байна. За, дөрөв өглөөчийн хинтэн хамт шоудож үзмээр байна вэ? Аад нь анжгаа дээр номигийн саналыг нэмээд 72 хүн буюу 21%. Бас болж байна. гэрлээ дээр мөгийн саналыг нэмээд 247. Вау, 247. 200. Йоо. Таны санал нэмээд 248. Ой би өөрөө саналаа өгөөгүй л дээ. Мөгийн саналаа өгсөн. 247. 247-гийн 7 дахь нь би. Тийм ээ үнэ. Оо чи ингэж тэ 247-гийн 7-д нь биеийг 7-д нь 247 буюу 44%. За, номоо дээр анжгагийн саналыг нэмээд 57 буюу 17%. За, мөгийн дээр миний саналыг нэмээд 60 хүн буюу 18% санал өгч. Ингээд миний төлөө санал өгсөн 247 ондэ баярлаа. Ер нь тэгээд шоуучд ялгарч ин дөө. Наа чи бол ер нь тодорхой л байна. Ер нь тодорж ин тий. За Тэгэхээр та 5 жилийн өмнө бол 7 хоногт нэг 2 3 гардаг байсан баг тий. юу 5 жилийн өмнө биш. Зандаг манад ажилдаг байхад 7 хоногт юм бараг 5 өдөр гардаг байсан. Тийм үү. 5 өдөр гармаар байна гэж байна одоо. Ашгүй нэг уруу татдаг хүнд холдчихлээ. Йоо, гэтээ арайч тавууланд нь явдгүй байсан юм аа. Нэг 3-т нь бол явна шүү. Явна. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 2-ны басан гарагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгаас үрэтээр шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ Про 7, за мөн тожигнох дуг март орчныг мэдэр дуучмаагүй Монголын төлөө Батүлэг авцаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3